Цамгааны нислэг Берлинээс холбогдож байна. За яг одоо бол Бранденбургийн хайлганы сүүдэрт сууж байна да. За сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Парисаас ирж байна. Парист яг одоо бороо орж байна. Дэлхийн монголчууд нэвтрүүлэг. Дэлхийн өнцөг боломжтой байгаа монголчуудтайгаа холбогдсон ярилцж байна. Хөтлөгч Чимбат Чанца. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3. За сайн бацхан та бүхэнд орой мэндийг хүргэе. Дэлхийг таны нүдээр дэлхийн монголчууд нэвтрүүлэг маань эхэлж байна. За маань нэвтрүүлгийн хувьд хэлийн чандад дэлхийгээр дархан суухан монголчуудтайгаа холбогдоод тэр хүмүүсийн хувцсны тусламжтай ямар хотод ямар улсад ажиллаж амьдарч байна, ямар ус ажил хийж байгаа гэдгийг харуулдаг ийм нэвтрүүлэг байгаа. За мөн манай зочдын хувьд бас гадаадд байж байгаад ирсэн хүмүүсийгээд мөн зочноор урьж оролцуулдаг байгаа. Тэгэхээр хамтран хөтлөгч Чанцаадаа болон за зочин дээгээрчтэй орой мэндийг хүргэе. За баярлалаа. Хөтлөгч Чанцаа Чимба хоёртаа бас баярлалаа. Мөн MJL радиог үзэн сонсдог дэлхийн монголчуудаа бас энэ орой мэндийг хүргье. За тэгэхээр нэвтрүүлгийн ихэнд бас та өөрийгөө товчхон танилцуулаад анх удаа нөгөө үзэж байгаа сонсож байгаа хүмүүстээ товчхон танилцуулаад тийш үү ярилцсан даа. За намайг Пүрвийн Дэмбэрэл гэдэг Facebook хаяг маань Дэги Пүрв гэдэг хүмүүс мэдээд байдаг. Сэтгүүлч мэрэгчлээ бас ойдолч мэрэгчлээ. Тэгээ яг одоогоор бол телевизийн сэтгүүлчийн ажлыг хийхгүй Devroom Fashion гэдэг Devroom брэнд гэдэг Европ хувцас үйлдвэрлээд ингэ явж байна. За тэгэхээр бас урилгыг маань хүлээж авч ирсэнд баярлалаа. Тэгээд миний хувьд болохоор таныг анх харж байхад болохоор Солонгост байхдаа ингэж тэмдэглэл бичээд за ер нь Солонгос хэсэг хугацаанд байх үеийнхаа тэр зүйлүүдийг бас сайхан тэмдэглээд ингэж фэйсбүүкт оруулдаг байсан. Тэр нь бас надад их таалагддаг байсан. Тэгэхээр өнөөдөр бас таны Америкт байсан Солонгост байсан тухай сайхан илэн долонгүй яриа болно гэж найдаж байна. За тэгэхээр таны хувьд хамгийн анх бас хизээ одоо хэлэндээс алхаж байсан бэ? Ямар зорилгоор явж байсан бол? За бүр анх гэх юм бол Ирэн рүү явж исэн тийм ээ. Тэнд болохоор нэг олон улсын эдийн засаг хамтын бизнесийн нэг чуулга уулзалтаар явж исэн. За тэгээд Орос руу, байгаль, нуур руу, за тэгээд Монгол аял компани шугамар ер нь Утаа, Бээжин, Гүмбэн, Орос гэх мэт ийм нэвтрүүлгүүд хийж явж исэн. За тэгээд Солонгос руу, Америк руу явж исэн. Зөв тэгэхээр ямар ч байсан одоо нэвтрүүлэг гэхээр бас сонирхолтой санагдаж байна л да. Хэлхийндээс салахад бит хоёрын хувьд болохоор аль болохоор дэлхийн монголчуудтайгаа холбогдоод ийм нэвтрүүлэг хийх гэдэг бас зориод байгаа. Тэгэхээр таны хувьд гадаадаас хийжсэн нэвтрүүлэг нь ямар хон онцлогтой тийм нэвтрүүлэг байсан бол? Бидний нөгөө орчин нөхцөл хүмүүсийн аж амьдрал нэг шал өөр шүү дээ. Тийм ээ. Жишээлбэл би ингээд Орос Гүмбэн рүү нэвтрүүлэг хийгээд явж хахад яг тэр богд Зонховын тэр байгаа сүм 600 гаруй жилийн түүхтэй тэр сүмд очиход ингээд яг эртний ингээд төвдүүд бүр ингээд урт нудрахтаа дээл өмсчихсэн тийм ээ. Үс нь ингээд ширэлтчихсэн том юм ингээд эгэлдрэлцсэн дээл өмссөн хүүхдтэйгээ ингээд мани бадмихон ингээд дуу аялал тэгээд бүр нөгөө юм тоговчтой өвдгөвчтэй бүр ингээд унаал мөргөөд яг тэр нөгөө дээрвийнхаа яг тэр шинж чанараараа тэнцэнэ мөргөөд тэнцэнэ бүтэн сар энэ болцдог тэнцэнэ хоолонд хажуудаа тавиад тэгээд тэр янз бүрийн дугуйн бурхтуудад мөргөөд бүтэн сар энэ хончдөг гэж байгаа байхгүй. Тэгээд яг бүх нүгэл хэлэнцээ нэмгэлж одоо буян үлдэж байгаа гэдэг. Тэгээд ингээд том ирэх ингээд зүүцсэн. Тэгээд ингээд том шүүрэн бүр ингээд янз бүрийн ингээд гоёлууд ингээд зүүцсэн. Хувц сонрог нь яг л эртний хараа. Тэгээд царай төрхөн яг Монгол царайтай. Тэгээд тиймэрхүү хүмүүсийг одоо цагт бид нар харахаар их сонин санагддığım байлээ. Тэгээд Европууд тэр бүр гайхаал зургийг аваад тэр гэр бүлэрээ төрсөн тэр урагчсан хүүхдүүдтэйгээ яг үндэснийхээ хувцсыг өмсчихсэн. Тийм нэг юм алга ярийн том юм манай нөгөө юуны бураадууд ч нэг том хүрээтэй дээл өмсдөг шүү дээ. Тэрүүн шиг энэ том хүрээтэй энэ дээлтэй их сонин содон бас сонирхолтой санагдчихсэн. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс бас Солонгост очсон тухай ярилцах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр аль улс руу төрүүлж явсан бэ? Америкийн нэгдсэн улс руу төрүүлж зорьсон уу Солонгос руу? Америк руу. 2007 онд би 25 дахь согд телевизд байхдаа нэг телевизийн сэтгүүлчид Кеннекотын зэсийн ил урхаа гэдэг дэлхийн хамгийн анхны ил урхаалда 100 гаруй жилийн түүхтэй ийм том зэсийн ил урхаас оруулжлахаар ингээд 16 сэтгүүлч зураглаач нар явсан. Тэр багт нь би багтаад ингээд явж исэн. Тэгээ тэр болохоор бүр маш ингээд ийм жуулчдыг тий бас үзүүлдэг юм тавцантай зориулдаг тавцан ичгсэн. Тэгээд нөгөө хүчтэйшнөө үеэр олон 100 жил ашигласан гэдэг чинь тий одоо 100 нийлээд гарсан байгаа л да. Тэгээ одоо хүртэл ашигласараа дэлхийн хамгийн баян цооног гэж яригддаг байхгүй. Тэрийг очиж сурвалжилж ирсэн. Дотор нь маш том зэсийн уурхаа тэгэл айгүй том нөгөө том билаз бид нар шиг ингээд дугуйных нь баг 3-ны
одоо хэд нэг бүр тэр хавцал байгаа хгүй. Том машинууд том зэсийн дээр уурхаад дэлхийн олон орны маш мундаг чадварлаг инженер, техникчд ажилладаг, эмэгтэй жолооч ажилладаг ийм сонирхолтой том уурхай Salt Lake хотод байдгийг. Тэрийг сурвалжлах гээд 2007 онд анх очиж ирсэн. Санийхын телевизийнх нь. Тэгэхээр түр сэтгүүлч хүмүүсийн онцлог гэхээр одоо бит хоёрын хувьд бол харьцангуй сүүл зөвхөн одоо хоббигоор илүү бас фөгөөд иймэрхүү нэвтрүүлэг хийгээд байгаа. Тэгэхээр ажиглаж байхад бас сэтгүүлч хүмүүс илүү их хэмиг эрдэл хийгээд шинэ газар очих юм бол ялангуяа сонин сайхан юу байна гэж те одоо камер гэх юм уу эсвэл энэ зураг бичээ тэмдэглээд авчаар зүйлүүд юу байна гэж илүү харж явдаг юм шиг л таны хувьд Америкт очиод ер нь нүдэнд чинь их тусчээсэн зүйлүүд юу байсан бол анх 2007 онд очиход за мэдээж 15 6 цаг ингээл ядарч байгаа ч гэсэн нөгөө гоё оронд те мөрөөдлийн орон дэлхийн одоо тэргүүлэгч те том гүрэнд очих гэж байгаа хэрнээ сэтгэл санаа маш гоё. Тэгээд олоолаа явж байгаа болохоор хөвгчлөлтөө. За тэгээд бид нар нөгөө аймхан манзын шугамаар ингээд ажлын шугамаар явж байгаа юм л да. Тэгэл Salt Lake хотод очсон. Тэгэл нөгөө бид нар нөгөө Америк гэхээр л том өндөр байшин шилэн байшингууд нөгөө Нью-Йорк тэр киногоор төсөлж байгаа шүү дээ. Тэгээд очиход бол тийм биш нөгөө Salt Lake чи хөдөө маягийн. Манайхаар нэг юм эрдэнэт шиг юм шиг тийм жижигхэн байшингуудтай яг хотын төвөөрөө бас нэг хэдгээр өндөр байшинтай нэг тийм хөдөө маягийн зилүүдхэн газар очиж байгаа байхгүй. Тэгээд тэнд очингуу чинь юу нэг садан байсан гэхээр мэдээж нөгөө байгаль тийм ээ маш хоггүй цэвэрхэн тэгээд ийм тогтчлт хотын ийм зохион байгуулалтад маш сонирхолтой санагдчихсэн. Тэгээд Мормоны шашинтнууд тэр хотод аягүй амьдардаг. Тэр нь бүр хоёр ихэндэр авч болдог ч юм уу. Тиймэрхүү. Тэгээд бусад шашнуудад бас арай өөр. Тэгэхээр тэр газар голцоо төвлөрчихсэн мормончууд амьдардаг юм байлээ. Тэгээ яг манай нөгөө эрдэнэт шиг яг уулуурхаагаа төшгөлцсөн. Тэрнийг уулуурхаан баялгаараа тэр Salt Lake хотыг бас ингээ өөдөн татж явдаг. Жишээлбэл биднэрт одоо хамгийн сод юм юу байсан гэхээр нөгөө нийгмийн хариуцлагын хүрээ гэж ярьдаг шүү дээ. Тийм хүрээнд тэр Кенекотын зэсийн ил уурхай Salt Lake хотын иргэдэд тэр нийгэм эдийн засаг боловсрол эрүүл мэндэд нь анхаардаг юм байна. Тэдний нэгэн жишээлбэл орон гэргүүчд зориулсан road home гэж байдаг юм билээ. Тэгээд гудамжинд нөгөө орон гэргүй хүмүүс чинь ингээд нэг юм олон юм үетэй юм манайхаар бол дээр нэг цэргийн нэг казар байдаг шүү дээ. Давхарлаа. Тийм орнуудтай. Тэнд ингээд нэг орон гэргүй хүмүүс чи ирээд нэг хоол идээд тэгээ тэнцэнэ хонцдог. Тэгээ маргааш нь ирнэ эсвэл ирэхгүй гэдгийг хэлдэг. Яг нэгсэндээ ороо бэлдэж чинь тийм ээ. Тэгээ орон гэргүй хүмүүсээ гудамжинд хонолохгүй. Тэрийг тэр санхүүжилтийн тэр Кенекотын зэсийн бол ил урхаагаас гаргацдаг. Тэгээд за өнөөдөр би ирж хоно шүү гэдэг юм бол одоо Жоржийн орн гэд байж хана штэ. Ирж хонохгүй юм бол өөр хин нэг хонуулдаг. Тийм road home байдаг юм байлээ. Тэр их сонир санагдчихсан. Одоо манайх бол тоохгүй шүү дээ хүмүүс удамжинтай онол тийм ээ эсвэл тараншаандаа хондог ч юм уу эсвэл орцсон тончдөг тийм. Тэнд болохоор бас орон гэргүй хүмүүсгээ тэгж харж үздэг юм байна. Тэгээд орон гэргүй хүмүүс нь бас өөхөгч ирэхгүй нэгсэн дөө. Яадаг гэхээр одоо ингээд архиуд юм уу мансууруулах бодисоо хэрэгэлсэн ч юм уу годомжинд ингээд бэйн буудаал ингэнгүүтэл ингээл эмчтэй цагдаа нар ингээд ажиглаж байгаа л шууд хурж ирэл авч ичвэл туслан хийгээл тал тэгэл гарах чинь тэгэл маргааш нэг өдөр дахиад тэгэл ингээд мансууруул явж идэх чийтэй. Тэгээд бас бүр мэсэн хайдгүй юм байл. Тэр их сонин садан санагдчихсан. Тийм байна. Тийм байна. Надад аягүй сонирхолтой санагдлаа. Тэрнээс гадна бас Америк нэгдсэн улсад очиод ингээд хэр хугацаанд дуудсан. Тэгээд тэр байх хугацаанд тэгээд бас саяны ярьснаас гадна те энэ нийгмийн амьдралын хэв маяг ч гэдэг юм аягүй сонирхолтой санагдсан зүйлс байсан болов. Бид нар ч нэг 7 хоногийн хугацаатай буудал байрлал тэгэл өглөө хоолнд ороод өдөр сурвалжлах хийгээл те хот дотор яваал мөн оюутнуудтай уулзаал тэр нөгөө манайхаар одоо нэг шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутнууд нь оюутлоготой нэг хамтарч ажиллаж штэ тэр шиг бас тийм уул уурхай сургуулиуд нь тэр Кенекотын зэсийн ил уурхайтай хамтарч ажилладаг тэгээд харилцсан ингээд төгсөгчтэй авдаг ч юм уу гэх мэтэр тэгээд тэднийг сурвалжлаа докторуудтай нь уулзаад уурхайн ажилчтай уулзах гэх мэтэр ингээд том техникүүдтэй тэгээд бид нарыг бас яг дотор нь бүр ороод бүх одоо за энэ дэсийн юм уурхай за жишээлбэл за шинэ нэг машин барьдаа гэж тэгэхэд чинь яг ингээд машин барьж авч одоо нэг тоглодог штэ хүүхдүүдтэй машин бариад ингээд яг мөрөгчгөл тий яг тийм том дэлгэцээр бид нар ингээд бас машин энэ төр бариулаад том билаз экскаватор энэ төр бариулаад тэгэж ийм сургалтын өрөөнүүд байд юм билий. Тэрэндээ хүртэл бид нарыг оруулж ирсэн тэр их сонирхолтой байсан. Тэгээд Америкт бол Монголд айлын хаяг гэрийг олохоос илүү амархан юм билий. Хамгийн сайн. Ягаад гэвэл яг ийм дөрвөлжин ингээд акр квадратаар нэгээ сайхан тэгшээд цэмбитл ингээд зохион байгуулсан чинь хот байгуулад сурцсан улс чинь маш гоё цэвэр цэмцгэр зэгцтэй. Тэгээ хамгийн гол нь нөгөө байшингуудын номер нь холоос том одоо 757 дугаар байшин ч гэдэг юм уу. Ерөөсөө баг Монголд олохоос илүү амархан болдог. Тэгээд нэг утасны юугаар олцдог.
ингээд заагчаараа олчдөг. Тэр нь тэгээд биднэрт 2010 онд гэдэг чинь манайхан одоо болдгийг олчих чинь тийм ээ. Тэр үед чинь тийм байгаагүй тэнд очиод аюу сонирхолтой сонин санагдчихсан. Тэгэхээр яг зөвхөн монголчуудыг тусгаална гэж уурсан юм бол эсвэл орон орны сэтгүүлчдийг бас тэр газартаа танилцуулж байсан. Тэр үед бол зөвхөн нөгөө оюутлагаа бас нэлээд доктортой адилхан гэрээ энэ төр оюутлагаа бас нэлээд хөдөлгөөнд орж ирсэн. Тэгээд Монголын сэтгүүлчдийг л одоо энэ дэлхийн том уур хаанууд яаж ажилтгийг тий тэрийг сурвалжлуулахын тулд одоо Аюунхай Менц компаниас сэтгүүлчдийн зардлыг дагаад танилцуулах аялал хийж байгаа байхгүй туурын тий. Тухайн үед юу таны хувьд бас тэнд байдаг монголчууд эсвэл таньдаг хүмүүстэй гэж юм ер нь суурин байдаг хүмүүстэй уулзаж амьдсан бол ер нь гадаад байгаа монголчуудын тухай бас юу гэж ер нь боддог. Тэнд болохоор бид нар ажиллаар явжсан болохоор монголчуудтайгаа уулзаж амьд чадаагүй. Гэхдээ оюутнууд энэ Солт Лейкэд бас сурдаг оюутнууд төр байдаг гэж сонсч байсан. Гэхдээ бид нар нөгөө жирийн хүмүүстэй уулзаж чадаагүй ажиллаар явжсан болохоор шахуу явж байгаа төрөөд ирсэн. Тэрнээс дараад нь 2010 онд би зөвхөн өөрөө хуваар явсан. Тэр үед 16 сэтгүүлч ингээд визэнд элчинтэй уулзахад 2хан сэтгүүлчийн виз 3 жилээр дарсан байхгүй. ТV5 телевизийн доржмаа өтөрт 3 жил дараад тэгээ манай нөгөө бүх сэтгүүлч сурвалжаачдад 1 сарын виз дарсан байхгүй. Тэгээ нөгөөдөл чинь шоолоод энэ элчин одоо амар царай харж байна. Хоёр одоо энэ хоёрт айгүй царайлаг болохоор 3 жил виз өгчлээ гэл тоглоом шаглаамаар ингээд тэгжсэн. Тэгээд би нөгөө визний хугацаа дуусахаас өмнө 2010 онд сэтгүүр сард би Америк явсан. Тэр хуваараа л өөрөө явж байгаа юм л да. Виз нэгдүгürt дуусахаас өмнө хоёрдугаарт бас жоохон тэнд нэг амьдарч үзье. Тэмээ хэл ус сурыг гэх зорилгоор ингээд Америкийн нийслэл Вашингтон ДС-д очиж ирсэн. Вашингтон ДС бол одоо Колумбо мууж гэж ярьдаг тийм ээ. Тэгээд бас л нөгөө нэг нийслэл чинь маш гоё тийм нөгөө Нью-Йорк шиг л төсөлж байгаа шүү дээ. Том өндөр шилэн байшинтай байх юм байна гэж утсан чинь бас л юм зэлөөдөх. Төөрөө бас нэг хэдхэн өндөр байшинтай. За одоо бараг хамгийн өндөр нөгөө харандан агшаа гэж ярьдагтай чулуун тэр л айгу хамгийн өндөр. Тэрнээсээ өндөр барилга барьдаггүй ч гэдэг юм уу. Тийм нэг яриа сонсчихсан. Тэгээ тэнд л очил яг нөгөө монголчуудын дотор нь ороод ажиллаж амьдрал үзсэн л тээ. Тэгээд Даллас дээр буугаал нөгөө тэр үед чинь дөнгөж монголчууд фейсбુક нээгдэжсэн учраас одооных шиг за би ингээ очлоо шүү маргааш очлоо гэхэд танихгүй юм бас ингээл хандсан шүү дээ тий нэгэндээ туслана тэр үед тийм байхгүй Орлоо.com гэж байсан 50 бат аривна гэдэг хоёр сэтгүүлч гэр бүлийн тийм сайт нээсэн тэнд амьдардаг тэгээд монголчуудаас тэндээсээ л бүх одоо хаана байр байна тий хаана рүүмбэтэр орох уу хаана ажлын байр байна хаана одоо юу зарах уу гэх мэтэр ингээд тэндээс л бүх мэдээлэлээ ингээд авдаг гэсэн. Тэгээд манай 27 телевизийн найруулагч Төмөр ах маань надад туслаад тэр Росланд монголчууд хамгийн их цуглуулдаг байхгүй. Тэр нь одоо анхны очиж байгаа монголчууд чинь машин тэрэг байхгүй, хил ус байхгүй. Тэр бүх юм 0 очиж байгаа шүү дээ. Тийм учраас нөгөө метротой хамгийн ойрхон учраас Рослан гэдэг нэг тийм бас жижигхэн дүүрэгч байх жижигхэн хотхон баг. Тэнд монголчууд нэлээд рүүмэт болоод дангаараа олж чадахгүй шүү дээ. Тэр чинь монголоор бол нэг бедрум гэдэг чинь монголоор бол 2 өрөө, тэнд бол 1 л өрөө гэж тооцогдсон. Тэнд л $1000 эхэлдэг тий. Очингуудаа $1000 сарын төрөөс төлж чадахгүй учраас тэр $1000 хажуудлын рүүмэтэр нэг баярлаа ч юм уу ингэж ордог. Тэгээд бас нэг оюутан охинтой ингээ ханьдаа ингээд орж исэн. За тэгэл хүргээд өгч нь бусд нь бүгдээрээ зав зайгүй хүний газар хүний иргэшэл ажиллаж байгаа юм. Тэгэл ямар ч хүргээл өгчөж байгаа. За энэ Орлоо.com-аа сайн үздэг гараа эндээс ажиллалаараа гэл. Тэгэл нөгөөтгий чинь өдөр шөнөгүй үзэн ш. За одоо хаана ажиллая хил усгүй юм чинь тийм. Тэгэл тэр болгоо ажил төрөл гарахгүй хаяа тэгэл зориглол ингээл карт авцсан тийм. Тэгэл метронд суугаал хайгаал явна да. Тэгээд тэр Рослан болохоор одоо Арлингтон Виржиниа мужид дотор орчдөг байхгүй. DC чинь ингээ 3 вагддаг. Тэгээ Виржиниа, Мэриленд, тэгээд Вашингтон DC гэдэг ингээ 3 вагддаг. Потомак гэдэг юм том гол байдیں۔ Тэр голынхаа өмнөд хэсэгт нь Виржиниа, тэнд нь болцоод монголчууд төвлөрж амьдардаг. Нөгөө талд нь болохоор DC буюу нэг төвн, тэнд болцоо Америкууд тэр зам бүр харууд энэ төр амьдардаг. Тэгээ Потомак гол гүүр давжчаал тэнд нөгөө үйлчлэгээний төвд их байдаг. Том моолууд байдаг байхгүй. Тэгээ тэрүүгээр ингээ өдөржингөө алхах танад ажилчин хэрэгтэй би ингээд ажил хийх гэсэн юм аа гэл нөгөө хитгэн зээжилсэн хүүхдээ англи хэлмэл байхгүй яахгүй тэгээ нөгөө цөөхөө хүүхдээ тэгээд өдөржингөө хөлөө өвдөлтөл яваал ажил хайгаал тэгээ зарим нь байхгүй байгаа гэл тэгэл мэрэгжил янз бүрийн байхгүй юм чинь болохгүй хамаагүй дураараа нөгөө гадны хүн аваад ажиллуулах юм бол тэд нар чинь $50,000 тоогуурлах юм янз бүрийн байд юм байна л да. Тэг хамаагүй аягүй хүн ажилдаас авч болохгүй. Тэр зэсмэ харалцсан хүнийг авч болохгүй. За бид нар бол харлаагүй байсан л да. Тэгээд нэг өдөр нэг явсаар аваад нэг
гачин хороолд очичихгүй. Нэг сонь ингээд хар марууд газар очицсан. Тэгэл согтуу мөхөр ирүүл юм шиг. Тэгэл одоо бодохоор нэг мансуур центр өвччихсэн. Тэгэл хог могтоо нэг л хачин дүүрэгт очицсан. Хөл бүр ингээд шархлаад бүр ингээд цусн гоочсон. Сандалтай явцсан. Намхан ултаа мөртлөө. Тэгээд амар ядраад явж байгаа. Арай гэж нэг dry cleaners олоод очисон чинь яг чиний өмнөх нь 2 цагийн өмнө хүн авцсан гэд. Тэгээд буцаал ядраал ингээд явжсэн чинь нэг Монгол их тааралдаг байхгүй. Солонгос юм шиг царайдаг. Тэгсэн чи хүүш чи юу хийж байгаа ингээд намайг тэхгүй. Би ингээд ажил хайгаа явж ирсэн. Чи ямар зоригтой би чи юу стриттэй явж штэ гэдэг. Юу стрит нь юу юм гэсэн чинь одоо болохоор нөгөө хамгийн амар буудал цаан болдог тийм хар тамхичд их байдаг. Одоо манайхаар бол нэлээд хүнд гараад амьдрдаг. Тийм бүр газар очсон. Ажил хайцсан явж байгаа байхгүй. Даанч нэг орчин нөхцөлийг сонирн болоо явцсан байна. Тэгээд нөгөө мэдэхгүй юм чи яах вэ? Тэгээд нэг анх удаа тийм амар сонин газар явжсэн. Тэгэл харууд энэ бөөнөр ингээл хараад тэгэл манайхан бас нөгөө манай өрөөнийхэн хэлжсэн байхгүй. Одоо хүмүүсийг бити их ажиглаж байгаа. Ялангуяа харууд их царай зүсрэн ингээл амар хараадах юм. Амар ууралтай шүү. Бити тоохгүй ингээд үл тоосон байдалтай байгаараа гэд. Тэгээ нөгөө дэлж аминд ингээл тоохгүй байж байгаа. Бид нар ч нөгөө юм содон царайтай юм чинь тэ Азууд чинь. Тэгээ тэр ихчлэх одоо Reglance-тай ажилдаг. Тэг яг би энэ хідэн муусаа харуудыг танд юм уу таньдаг болсон. Энийгөө дахиж тэр энэс айгүй аюултай юм билий. Баялтай шүү гээл. Тэгэж нэг анх удаа нэг аюу болохгүй газараар явсан байлээ. Тэгээд тэгж явж байгаад нэг азтай Street гэдэг одоо бас юм дэлхийд уг аюу алдартай. Дандаа дэлхийн том брэндүүдийн хувцснууд байдаг. George Town байдаг. Тийм дүүрэгт явж байгаад нэг fashion counter-д ордог байхгүй. Тэгсэн чинь нэг юм сэсгэрүүстэй нэг намхан туранхаа хүн байна. Тэгсэн тэр нь эзэн юм байна. Тэгээд ингээ яг юм захиалга авцсан байгаа байхгүй. Тэгээд би ингээ ойдлчин мэрэгчлээ надад ажилд аваач гэсэн чи тэр Египт эзэн байсан л та. Тэгээд ямар сони одоо ингээд баг аллах явуулсан юм санагдлаа. Би чамд тусламаар юм санагдчихлаа. За чи интэдлийн өрөөнд ороод нэг оёод үзтээ гэн. Хоёр оёдлын машин байсан. Тэгээд надад бол яг юм очдөг үнд чинь шулуун оёдлын машин, шулуун оёдл хийхэд амархан байгаа байхгүй. За нэг 0.5-аар оёдтгоо л гэж ингээд. Тэгэл оёод үзчих өө болж ин чамд туслахаар авъя гэ. Тэг гів гинт нөгөөх чи ажилд болцсон. Тэгээ Египт загвар зохион бүтээгчний туслах болоод тэгээд дандаа нөгөө илүү зөв надаар юу хэлэх вэ тийм ээ өөдсөн мө цаашлуулах тэгэл юм бэлдэх мэлдэх тэгээд өрөөг нь цэвэрлэх тэгээ өдөр хоолыг хийх гэх мэтэр ингээд хандаа ингээд ажилдаг. Тэгээд охин нь телевизэн сэтгүүлч тэгээд зурагтаа гардаг. Энэ манай охин гэж тэгээд ямар гоё юм бэ гэл. Тэгээд Египт маань ийм айгу хөдөлгөөнтэй Хафиз гэдэг нэртэй. Тэгээд нэг өдөржингөө гэсэн нэг сонин тийм нэг лалын шашны дууга тавьчихсан. Тэрийг өөрсдөө сонсоод тэгээд юмаа игээд ээждэг. Тэгэл тэр чин тухайн үед чинь нөгөө цагийн $7 байсан Америкт хамгийн бага хөлсөрл би ажиллаж байгаа юм л да. Тэгээд яванда нэг 7.30 болоод Америк чинь цент хэрэгэлдэг шин задгаа зоосон мөнгө хэрэгэлдэг. Очисон газар бүр зоосон мөнгөөр үйлчлүүлдэг. Тэгээд нэг 2 сар хөрхөн аваа ажиллаад жижиг шажиг юм хэл сураад тэгээд нэг хүмүүстэй харьцдаг арын өрөөнд юм байдаг болохоор хэл сурдгүй. Тэгээд автобус машинд мөнгө өрөхгүй, метронд мөнгө өрөхгүй алхаал гэртээ харьцдаг, алхаал ажилдаа ирчдэг. Тэгэл онгоц харахаараа хүүхдээ санаад алавтай юм шиг уйлал. Тэгэл нэг хүн хүчээр авчирсан бай та. Тэгэл явдаг байсан. Тэгээд тэнд нэг бас Америк дахь Монгол телевиз гэдэг манай сарантай захирал бас тийм телевиз байгуулсан. Монголчуудаар нэвтрүүлэгт ордог. Тэгээ намайг телевизэн сэтгүүлч юм чинь гэдэг манай нэг төмрэх сарагчтай танилцуулсан. Тэгээ монголчуудынхаа бас уулзалтыг очиж хөөрхөн сурвалжлаад бас жижигхэн нэвтрүүлэг тэрүүхэн дэндээ хийн. Тэгээ сарагчтай ханьда. Тэгээ бас монголчуудтайгаа овоо танилцаад ингээд байж итл өвөл болж байгаа. Тэгсэн чи манайх ингээ орлого ашиг муутай боллоо. Чи одоо ингээд уучлаараа гэд тэгэл мөнгө нэг бол гаргаж чана. Тэгтээ өдрийн $7 гэдэг чинь 8 цаг ажиллахад л тэгэл 7.856 тий. Тухайн үед бол тэр доллар чи 2000 байсан. Ингээл монгол мөнгөөр бол 100,000-аас олчиж байгаа байхгүй. Тэгэхээр чинь 10 жилийн өмнө 11 жилийн өмнө. Одоо $100,000-аас олоход Монголд ч бас хөрхөнд мөнгө шүү дээ тий. Тэгэл тэргээр чинь хоод унтаа зохицуулаад байрныхаа мөнгө өгөөл ингээл хөрхөн явжгаад нэг хэлний дамжаанд бас ордыг. Дүүрийнхаа тэр авд Виржиниада. Тэгээд нэг янз янзын орны Мухаммед энэ гэсэн л энэ шашин маш янз янзын юмнуудаа нэгэл найз залбал хөрхөн жижигхэн хэл ингэ сураад байж юм. Тэгээд нэг сар бас ажилгүй. Ажилгүй тэр хоорондоо монголчуудтайгаа уулзаал хөрхөн бас шинжлэлийн нэвтрүүлэг энэ төр хийгээл монголчууд чинь цагаан сараар шинжлэлээр уулзаал тий ярилцлага энэ төр өгөөл бас тэгэл янз бүрийн хүмүүстэй танилцаад тэгж байжгаад нэг Монгол отхон жаргал гэдэг нэг ихч Subway сүлжээ ресторан байдаг шүү дээ. Одоо манайхаар бол бууд цайны газар шиг тийм ээ. Ингээ талхан тавчруулахтаа тийм газар ерөнхий менежер гэдэг монгол ихч байсан. Тэгээ би монгол охин ажилд авна гэд. Тэгээд би ажилд ороод тэгээд тэнд Бразил тий
Латин Америк мэт 2 юм дандаа Латин Америк охтуудтай тэгээ бас нэг Монгол охинтой тэгээ оогийн хчээрээ заалгаад талах боогоол тэгээд хүмүүст үйлчилж байгаа. Ингээд нөгөө 5 охин зогсож ивэл ингээд өөрөө боогоол явсараагаал ингээд эцэст нь өөрөө ингээд касн дээр бичээл ингээд дуусгадаг. Тэгэл тэнд чинь цэвэрлэгч гэж байхгүй. Өөрөө бүх юм хийн. Тэгээ бусад үед нь бэлтгэгч гэж байхгүй. Өөрөөсөө preparation хийгээл тэгээ хөнгөн үед юмудаа хийгээл хүнтэй үед нь ингээд тэгээ аюу олон хүмүүс ингээд ороод ирнэ. Өдрийн цагаар ажиллана, шөнийн цагаар ажиллана, хоёр ээлжээр ажиллана. Тэгээд нөгөө хүмүүсийн хэлснийг сайн сонсохгүй бол буруу зуруу хийж одоо ингээд соус тавина гэж яхад нь гिच тавьчих юм бол бурууд чинь тийм ээ. Тэгвэл авахгүй юм бол нөгөөтгөө өөрөө аавна. 2 3 удаа ингээд зүгээрэж байгаа шатан нөгөөч бас өөр хэдэн төгрөгийн үнэтэй тий $5 6 үнэтэй. Гэх мэтэр ингээд тэнд даваа ингээд сурж агаад тэгээд нэг бас нэг жоохон чих өвдсөн юм аа. Тэгээд тэр хүний газар ерөөсөө өвдөхөд аяг хэцүү байна гэж бодсон. Зүгээр үзүүлэхэд л зүгээр ингээд дуран нэг харахад $100 гэдэг юм уу. Тэгээд монголчуудтайгаа танилцчихсан. Манай монголчууд ч бас аягүй хөрхөн хөлөө олцсон тийм. Ихэнх нь нөгөө dry cleaners ажиллана, цайны газар тэгэл янз янзын ажил хийн. Эрчүүд нь болохоор дисэд ажилладаг эрчүүд хөрхөн чулууны үйлдвэрт ажиллана. Өөрсдөө ингээд ийм гартагооны чулуун тавцсан энэ төр хийдэг тийм. Тэгээд бас нөгөө пицца зөөгч энэ төр хийн. Гэтэ хотоор их өөр л дөө. Жишээлбэл Чикаго хотод амьдардаг монголчууд хумс энэ төр хийдэг, эмээ өвөө хардаг, асардаг тийм ажил болцсон үеж хат Нью Жерсид ажилладаг монголчууд орон байр цэвэрлэх, албан байгууллага цэвэрлэх тэр бизнесийг бол Оросууд ингээ бацсан ч юм уу те гэх мэтээр ингээ хотоороо бас их өөр тиймэрхүү. За баг Америкийн нэгдсэн улс байсан түүхий бүр нэг үсэн сонсомоор л. Гэтэ одоо хэдэл бас Солонгос руу их анх утсан те. Тэгээ бас айгүй сонирхолтой постууд оруулдаг ш. Тэгэхээр тэр тухай анх яг яаж зорьсон. За тэгээ тэнд очиод анхны сэтгэл ямар байсан талаар ярилцвал. Тэгээ Америкт бас баг зэрэг харьцуулж харж байсан баг те. Тий Солонгост бол бас нэг бодлын айгүй амар штэ мөнгө гэсэн юм. Одоо жишээлбэл буудалд ажиллах чинь өөрөө буудалд амьдар чинь тэнцэнэ хоолойд чинь Америкт бол тийм байхгүй штэ. Хэр ажил дээр амьдрна гэсэн юм байхгүй. Заавал чи тустай амьдрах штэ. Бүр тустай амьдрахад бид нар юм жижигхэн өрөөнд дөрвөлэн амьдрах юм уучлаараа хүн нэгтцсэн байна. Стандарт биш. Заавал хоёул амьдрах ёстой ч гэдэг юм. Бидний ингээд бүх юмыг заагаад өгчдөг. Хүний нөгөө эрүүл аюулгүй амьдрах орчин бүх юмыг заачдаг болохоор одоо тэдэн хүүхдтэй бол чи тэдэн өрөөнд тийм байранд амьдрах ёстой гэдэг гэх мэтэр. Тэгэхээр яг мөнгө хураая гэсэн хүмүүсээ Солонгост ажиллаад яг цаг нь урт Америкт бас мэдээж мөнгө хурааж чадна л та. Яг өртгөн бас өндөрч гисэн. Тэгтээ яг ганц биеэрээ амьдарч байгаа хүмүүс ер нь хаач гэсэн мөнгө хургаад хэцүү. Гэр бүлэрээ тий ах дүүгээрээ олуулаа байж ивэл мэдээж сарын цугларах мөнгө нь их болно тийм ээ. Тэгээд мөнгө хурах боломжтой. За Солонгост бол бас яг бас л виз нэг 3 жилээр дарагдсан. Тэгэл яг эхний удаа бас монголчууд яаж ажиллаж амьдрдгийг бас сонирхъя. Хэрвээ ажил төрөл олдвол хийчи, олдохгүй яг зугаалж байгаа төрөдрий ойрхон чинь гэж бодоод ингэ явсан. Тэгээд тэр тухайга өдөр болгон тэмдэглэж хийсэн. Тэгээд тэр тухайга нэвтрүүлэг болгоод гаргасан. Тэр Америкт Монголд хэд визтэй хаяа би нэвтрүүлэг өгдөг байхгүй тэгэж өгсөн. Тэгээ одоо бүх тэмдэглэлүүдээ компьютерд ингээд хураацсан. Тэгээд ном болгоно гэдэг тэрийг хүмүүс их сонирхдаг. Яг мэдээж миний байгаа байсан ганцхан сар бол зарим хүмүүсийн хувьд юу ч биш шүү дээ. Тийм тэнд чи 10 жил 20 жил ингээд унаад босоод маш сонирхолтой амьдрал туулсан маш гоё залуучууд хүүхэн зөндөө байгаа. Тэд нар нөгөө хурааж бичихгүй байгаад л байгаа байхгүй юу? Бид нар болохоор нөгөө бас мэрэгжлийн хобби гихчээр зүгээр байхгүй харсан үзнэ ингээд бичээд дадаг болохоор хүмүүст сонирхолтой юм санагдаад байгаа байхгүй юу? Тэрнээс тэр хүмүүсийн үдсэн амьдралын дэргэд бол миний хоолой чүхэн л байгаа л да. Харин тийм баг. Ер нь зүгээр сая Америкт ингээ очсон үеийг сонсож байхад бидний хувьд гэхэд хамгийн анхны тий очоод яг ер нь хүмүүст юу тулгардаг гэдэг бас яг эндээс харагдаж байгаа бол ягаад гэвэл хүмүүс хэл мэдэхгүй за ажил яаж явах вэ гэл тухайн үед яг жишээ нь сайт гэдэг. Одоо бол энэ Facebook гарч ирээд бол ер нь гадаад байгаа хүмүүс бас нэлээд нэмэртэй болчихсон тий. Нийтдээ болсон шүү дээ. Намайг очиход дөнгөж би Facebook анх нээгэл Монгол зарим хүмүүс Facebook ч гэж мэдэхгүй 2010 онд. Тэгээд миний найз гэсэн чинь 10 20 30 юм тий. Тэднэрэн зайлвал Монголд амч надад яаж Америкт тусалах юм бэ чадахгүй шүү дээ. Одоо гэхэд би одоо нэг жишээлбэл групптэй нэг 30 мянган найзтай байгаа чинь би одоо маргааш инглээ тэглээхэд ингээл ороод ирэн тий. Тэгэхээр илүү гоё хүмүүст нөгөө боломж нь нэгдсэн ингээд дэлхийн ертөнцийг хартаа атгцсан байгаа байхгүй бид нар ч сууж байна тийм ээ. Тэгэхээр бүх зовлон жаргалаа хуваалцаад ингээд хамтдаа гарцыг хайх боломжууд байгаа байхгүй. Тэгэхээр ийм гоё боломжтой болсон болохоор залуучуудад бол айгүй гоё нээлттэй бүх юм гоё байна. Тэгээ ерөөсөө миний бодохоор аль ч оронд байсан хүн хамгийн түрүүнд хэл өстой байх хэрэгтэй юм билээ. Хэлтэй бол хөлтөө гэж тий. Хэл сайтай бол заавал хин нэгнэр таслуулах гал хин нэг ингээд ахгүй тэд нар чинь бүгдээрээ ажил төрөл ихтэй хүн болгон туслаагүй гэдэг чадахгүй тийм ээ.
Яг хувь үнэсэл болдго юм билэ. Сэргэлэн хилний авьяастай хүмүүс байна. Бүр заагаад сурдгуу усуд байна те. Тэнд 5 жил ингээд амьдэрсэн гэр бүл байгаа байхгүй те. Нэг эмэгтэйтэй би ингээд тааралдаад юм ярьж чи. Дараагийн 7 хоног гэдэг чи юу гэдэг вүлээ англиар гэхэд би бүр гайхаж байгаа. 5 жил болчиход. Тэгсэн яас гэж чи нөгөө ерөөсөө арын албанд ингээд хуурай хийн цэвэрлэгэнд ажилладаг. Тэгээ ерөөсөө үйлчлүүлэгчтэй харьцах шаардлага байхгүй. Тэгээд гэртээ арчхаараа монголоор арчдаг. Тэгээ ерөөс сурахгүй. Тэгэхээр чинь 2 3 сар болоод хэл ус сурцсан хүмүүс байна те. Тэгэхээр хувь хүний нөгөө өөрийгөө хөгжүүлэх өөрийн мэдрэмж авьяас сонирхолгүй сурахгүй шүү дээ тий. Олон жил болсон ч сурахгүй. Хүмүүс одоо чи 10 жил Америкт амьдарсан юм чи ястай янзын ярьж байгаас тэгээд үгүй. Ерөөсөө л хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах юм байлээ. Аль ч оронд очсон тухайн орныхоо хэлийг, соёлыг, дүрм журмыг маш сайн мэдэхгүй байжгаад буруутдаг хүмүүс их байдаг тий. Одоо жишээлбэл бүх л газар өөрийн гэсэн дүрмтэй байгаа шүү дээ. Авто замын дүрмээс ахвал тий. Тэгэхээр яг л тэрийг л их сайн хурдан бас өөрийн болгож мэдмээр юм бэл. Тэгэхээр таны хувьд яг ажил хийж яхад ажлын одоо нөхцөл за дэх хоол ундч гэдэг юм амьдрах орчноо бодохоор яг энэ хоёр орныг харьцуулаад үзвэл танд аль нь бас арай нааштай байсан. Ер нь Солонгосын хувьд Америктэй харьцуулахад бас ямар байсан бол яг ажил хийхэд мэдээж Солонгосын хувьд бол цаг нь урт. Тийм ээ өдөрт 12 цаг энэ Америкт бол тэгдүү шүү дээ. Америкт дандаа хүний боломжийг хардаг. За чи өнөөдөр ингээ манад ажиллалтарлаа. Чи 4 цаг ажиллах уу, 6 цаг ажиллах уу, 8 цаг ажиллах уу гэд тухайн хүнээс асуудаг байхгүй. Ягаад бол хүний нөгөө хөдөлмөрийг цагаар үнэлдэг тийм. Яг цагаар үнэлдэг. Цагийн $8 гэсэн бол чи 4 цаг ажилласан бол 4 цагийн хал мөнгө юм. Тэгээд чи 12 цаг ажиллана гэсэн энэ байхгүй. Тэд нар чинь хөдөлмөрийн стандарт юу айгүй сайн баримталдаг. Тэгээ би ингээд сабвейд ингээ ажиллаж байхдаа одоогоор бол манайхаар бол мэрэгжлийн хяналтын байцаагч ирж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо бушуухан гүйжчихэд аяг цай өгчмөр санагдаад байгаа байхгүй Монголангаараа. Тэгсэн манай ерөнхий менежер болохгүй. Энэ чи баг авилгад орно. Юу кофе өгөх гэдэг болохгүй шүү дээ. Би баг кофе бэлдэх гэдэг юм шүү. Тэгсэн чинь тэнд болохоор тэгдэггүй юм байна. Мэрэгжлийн хяналтын газрын хурж ирэл шууд бүх юмаа шалгаад ганцаараа ажиллаа хийж байгаа л яваад өгт юм байна. Манайх чи бол баг бөө daйл цайдаа баг гарын бэлэг өгөөд гаргадаг тий. Тэгдэггүй юм байна. Тэрээс бүх юм стандартын дагуу л ах хэвээр гэдэг. Солонгост бол бас жоохон монголж шүү дээ. За яг хөө за чи нэг ядарч ирэл нэг 12 цаг за өөрөө хүсээд байвал хэдэн цаг ажиллах гэдэг юм тий. Гэх мэтэр тэгтээ яг бас аль алинд нь л мөнгө урах гэж монголчууд задал очиж юм чинь. Тэгээд илүү их мөнгө олмоор бол илүү цаг л ажиллах байх л та. Таны хувьд бас Америкт ингээд түрүү ярьжсэн шүү дээ. Ингээд за нэг 2 сарын дараа болоход арай орчноо солиод ч юм уу хажуугаар нь бас мэрэгжлийнхэн давуу тал гэхээр таньдаг хүмүүс ингээд монголчуудын шинжилж гэдэг юм уу газар очиод арай бас тэндээ бас нэг юм шээд байна шүү дээ. Тэгэхээр ер нь ямархуу хугацаа өнгөрсний дараа ер нь нэг асуудалгүй амьдраад тий. Дээр нь бас яг зарим хүмүүсийн хувьд болохоор сонголт олж чадах бай гэж юу? Тийм үргэлжлүүлээд бас ажиллахыг бас хичээгээд байдаг шүү дээ. Ер нь хүмүүс бол очиход тэгдэг нөгөө очингуудаа нөгөө гинт соёлын шоконд орно. Гэр орно тий өр хөвгтэй ханижлаа санана. Тэгэл нөгөө хил усгүй бэрхшээл зовлон тааралдан тийм ээ. Дээрэс нь нөгөө бүх юм мэдэхгүй юм их гарч ирж бид шууд огт өөр газар оронд очиж байгаа юм чинь. Тэгээд хил устаа болоод ажил төрөлтөө болоод мөнгө төгрөгтөө хураагаад гэх мэтэр ер нь хамгийн багтаал нэг 3-6 сарын дараа хүн бол заа нэг юм байх юм байна. Тэг ганц жилиг өрөөчих юм бол уучраа олчоо сүулдэ бүр ирэхээ байгаад бүр тэгээ сүулдэ бүр харлаад ингээд амьдраад байдаг байхгүй. Тэгээ тэнд монголчуудыг хараад ах чинь бас л нөгөө сэтгүүлч юм чинь бас ингээд сайн мөн ингээд хоорондоо ярилцж байгаа ойлголцоол бас сонсон л доо. Тэнгүү чинь зарим ингээд 10 жил болсон тийм. Хүүхдээ одоо нэг настай хахад нүнсэл гарсан. Тэгэл одоо 10 жил болсон. Хүүхдээ санаж ийн гээл те. Тэгээ хол байгаад хүн чинь тасчт юм бил. Тэгээд гэртээ харж чадахгүй харьяа гэхээр нөгөө мөнгөндөө харагдаад байдаг. Ажлаа хиймээр байдаг. Энд бас хүрээд ирчихээр бас Монгол ямар ч юм бэлээ. За би одоо 35 хүрсэн юм чи очиод миний карьер дууссан. Би албан газар тий төрийн албан агч юм болж чадахгүй. За ашигтаа ингээл ажиллаа хийж гэдэг юм уу. Ингээд харалцсан монголчууд аюух байдаг. Тэгээд зарим нь жахаа өрх юм ажиллаад аялаа сураал ингээд зохицуулаад одоо ингээд сураал улам нөгөө нэг грин карт мартаа өсөлт өгцөн ингээд амьдраад байдаг. Зарим нь болохоор ингээд зарим хүүхнүүдийг энэ харж байгаа чинь грин карт авахын тулд ингээд ямар ч орны хэдэн ч настай хамаагүй 50 60 та ч хамаагүй хүнтэй ингээд суугаад гэр бүл болоод бушуухан нөгөө грин картаа аваад тэгээд ээж аав дээр ирэх гээд байдаг. Гэх мэтэр тэр жоохон эвгүй санагдсан. Яагаад нөгөөдөл нь бас айгүй айд юм л да. Америкчин гэр бүл бол бушуухан гэр бүл болохыг хүсдэг шүү дээ. Яагаад гэвэл одоо ингээд гэр бүл боллоо гэхэд бол санхүүнийг болчдөг. Чиний байр миний байр болчдөг тийм ээ. Тийм учраас айгүй болгоомжтой ханддаг. Тэгээд манайхан болохоор бас бушуухан гэрлэл нөгөө карт март авчих гэдэг. Тэгээд тийм тохиолдолд бас жоохон өрөвдөлтөө юм шиг тэгээ санагдчихсан. Тэгээд нэг
жоохон уйтгартай юм юу вэ гэхээр энд нэг бүр 80 гарцсан ээж нь биен муу тэгээд охиныгоо ирээч гэдэг байгаа байхгүй. Охиноо ирээч би одоо ингээд одоо хідэн настай байлээ тий. Гэт тахт нөгөө охин тэнд 10 жил болсон. Одоо 40 гарцсан л хүүхэн байхгүй тэр үед чинь. Тэгэл за очиндоо за дараа жил гэсээр бол ингээд 10 жил болсон. Тэгэл за яста яг жинкнээс дараа жил очие гэхэд ээж нь өнгөрцөн. Яг жишээ. Тэгэхээр одоо тэгээд өөрөө тэр хүн юу вэ гэдэг аахаар эмээ асардаг. Тэгээд энд ээж нь биен муу хахад төрүүлсэн ихийг асарч чадахгүй. Тэгээд Америкт ингээд эмгээ хараад байдаг. Тэгэхээр мөнгө заримдаа бас хитрхи амар хүчтэй байдаг юм байна. Бас эвгүй надад жоохон санагдчихсан. Өөр хүн болвол хаяал явж шүү дээ тийм ээ. Тэгэхээр таны амжаад байдаг бас нэг юмнууд байна монголчуудыг. Дэлхийн олон орн цагаачдаг. Ажлаад ингээд яг дасаад ч юм уу те. Ингээд яг зарим хүмүүс ч үлдчихэд байгаа. Таны үлдээгүй шалтгаан ер нь наашхаа ингээд буцаад явчихсан. Гол шалтгаанууд нь юу байсан бол? Би ингэж бодсохгүй. За яг тэдрийг нөгөө зовлонгийн би харж байгаа шүү дээ. Хүүхдүүдтэйгээ 10 жил уулзаагүй, 5 жил уулзаагүй. Тэгээ төрүүлсэн бүртэйгээ уулзах чадахгүй. Тэгээ өндөр настай ээжтэйгээ аавтайгаа уулзах чадахгүй гэдэг бол үнэхээр гонигтай үстэй тийм ээ. Мөнгийг бол хүн залуу хүн яаж иж байгаа хөдөлмөрлөд олчин тийм ээ. Тэгээд хайртай дотны хүмүүстэйгээ уулзах чадахгүй гэдэг хамгийн аюултай. Тийм учраас би бол үнэндээ харлахыг хүсээгүй байхгүй. Харалчвал тэгэл байгаа л энэ тийм ээ. Ажил хийгээл амьдрал энэ. Тэгээд энэ чинь хүүхэд нь ээжигээ гэхгүй тэг хайрлахгүй иймэрхүү одоо хүндий ээж аав нэртэй болцсон. Одоо бэлэг тэмдгийн чанартай үр хүүхдтэйгээ халуун сайхан үнсээ тэрвэрч чадахгүй, үнрийг өндөрлж чадахгүй, хөөрхөн тоглож байгаа мөлөгчөөг нь харж чадахгүйгээр ингээд амьдарч байгаа дэлхийн олон оронд амьдарч байгаа монголчууд маань байна шүү дээ тийм. Өөр бас орны хүмүүсч байгаа л та. Тэгээ нэг талаар ингээд айгуу гонигтай юм шиг боловч нөгөө талаар магадгүй тэр хүүхдийн ирээдүйн төлөө тэр хүн өөрийгөө золиослж магадгүй одоо 20 настай болохоор би энэ хүүхдтэйгээ тий одоо би тэр их сургуульд одоо Америкийн Жорж Таун их сургуульд оруулмаар байна тий одоо юу гэдэг Стэнфорд их сургуульд оруулмаар гэдэг юм тэрийг бэлтгэхийн тулд тэгж ажиллаж мөнгө хийж байгаа ч байж болно шүү дээ тийм ээ хүн хүнд янз янзын шалтгаан байгаа учраас тэр хүн харахад бол хэлэхэд бол амархан тий тэгээд миний хувьд бол тэгж өөрөө хүүхдээсээ гэр бүлээсээ холдоод тэгээд би магадгүй харлахгүй байвал дахин очих боломж гарна шүү дээ. Тийм учраас би Солонгост ч тэр Америкт ч тэр хаач ер нь харлах сонирхол байх. Тэгэхээр ер нь гадаадад очиж ингээ ажиллаж амьдрахын давуу тал нь те бид нар одоо эсвэл юм сураад мэдлэг сураад эргэж ирж байгаа ч гэдэг юм уу яг давуу тал нь юу гэдэг юм бэ? Гадаадыг зорих шалтгаан юу юм бол? Ер нь бол хүн бол нөгөө аавын биед газар үзгэдэг шиг залуу зандан цоглог тэгээд нөгөө айхгүй ямар нэгэн алтаа бэрхшлээс айхгүйгаа тийм зоригтой эрүүл чирэг залуу байгаад газар үзснүүд тайлах хэрэгтэй юм билээ. Ер нь л би бол тэгж бодож байна. Аль ч арга хамаагүй. Тэгээд түүний өмнө яхаа гэхээр жоохон хэл сурах хэрэгтэй. Солонгос руу явах гэж байгаа солонгос хэл, Америк руу явах гэж байгаа англи хэл ч юм уу тийм. Тэгээд хамгийн гол нь эрүүл мэнд юм билээ. Хүний газар өвдөж болохгүй тийм ээ. Жишээлбэл тэнд одоо хагалгаанд орлоо гэхэд 10 сая ч юм уу 20 сая бол хөхний хор тавдар болцсон. Тэгээд эмчлүүлэх гэсэн чинь мөнгө байхгүй тий. Тэгэл ингээл гуугаал бид нар ингээл ядуу орны усаад ийм тийм боломж авахгүйгээ зөндөө ингээл цагтл мэгтлээ өргөдөл шиг бичээд ингэсээр гад нэг буухан бууд юм билээ. Гэх мэтэр тэгээд явж байгаа хүүхнүүд энэ төр байжсэн байхгүй. Тэгээд тэр мэрийг ингээ ажиглахад ерөөсөө хүний газар бол маш сайхан эрүүл баймар юм байна. Эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй юм байна. Хэл устдаа баймар юм байна. Тэгээ хүн ер нь яг цагаад болохоор гадаад ялч оронд очисон яг нөгөө нохоо хамартаа хүрэхээр усчих чи хинч туслахгүй чиний маяг тоолохгүй чи энэ зочд буудалд амьдрэх зүгээр өнгөө болохгүй тэг яг хүн өөрөө хөдөлмөрлөөд өөрөө өөрийгөө олдог байхгүй за би яг энэ чадах юм байна те яг би ингэх л хэрэгтэй юм байна гэдэг ингээ хүн чинь амьдрахын төлөөх тэмцэл чинь яг тэр нөгөө гадаадд альч оронд гарч ирдэг тэгэхээр өөрөө өөрийгөө ингээ айгуу том шалгалт сорилтыг даван туулдаг юм байна гэж би ажиглаж байгаа үнэхээр тэр тэнэглэл биш бол тийм ээ тэгээд өвчтөө биш болвол тэр тэгэл өөрийнхөө төлөө зүтгэх хэвээр амьдрах хэвээр. Тэгээд бүр өөрөө хөлөө олоо зогсохгүй ах дүүгээ туслаа тий. Энд гоётнуудыг төлбөрийн төлөөд ах дүүгээ авч яваад Монгол руу өчнөө валют ингээ оруулж ирээд өчнөө сайн сайхан явж байгаа залуучууд хүүхнүүд байна. Бас маш гонигтай явж байгаа хүмүүсэд би тэнд нэг байж хат нэг ах байжсан. Тэнд ингээд 10 хэдэн жил болцсон гинэ. Тэгсэн орон гэргүй бүр годомжинд ингээ унтчихдаг. Тэгээд сүүлд нь сонссон чинь нөгөө хүн чинь өнгөрчих гинэ. Нас орцсон. Яасан гэсэн чинь нөгөө монголчууд ч бөөнөрөө одооных шиг ингээд ийм сошиал хөгжсөн. Хүү тэр минь ингэсэн байж тээ туслын барья гээл те хандив цуглуулад орон байранд нь оруулаад за болиоход Монгол руу нисгээд ч юм. Ийм боломж нөгөө одооных шиг сошиал тийм хөгжөөгүй байсан болохоор энэ тэнд нэг тийм хүн байдаг гинэ гэж сураг байсараа тэгээ нөгөөх нь бүр архичин болоод тэг өнгөрцөн. Тийм нэг гонигтай юм сонсчихсан.
Тэгээд Солонгост ч гэсэн ингээ явж байгаа чинь Монгол 5 өнтер тий бас арай хурцсан ойч центр байдаг тий. Дээр үед чинь монголчууд биш солонгосууд өөрсдөө удамжинд хонддгүй байх чинь монголчууд очиод хоноод бүр ингээ өвгөнчиг болцсон тий. Тэгээд энд авгаа хөвгт нүлээгээд байдаг мөнгө хураагаад байна гэж бодоод байдаг. 5 жил болцсон хураасан ч мөнгө байхгүй. Жохон мөнгөгүй болохоор очиж нэг төр зур ажил хийчихэл 5 салчингуудаа арх өвчдөг ч юм уу. Тийм бас ингээд замарцсан залуучууд байдаг тий. Тэгэхээр ерөөсөө эрэгтэй ч эмэгтэй ч яг хувь хүний хариуцлага үүрэг тийм ээ. Тэгээд өөрөө өөрийгөө авч явах тийм чадвар, тийм хүн сэтгэл тэр яг өөрөөсөө шалтгаалх юм байл. Хаач утсан. За тэгэхээр цаг маань өндөрлсөн байна. Тэгэхээр бас манай сонсогч маань сэтгэл гараад урт комент бичсэн учраас энэ комментиг дурдаад тэгээд бол өндөрлөх болж байгаа шиг байна. Бат төвшин дэлгэр сайхан 97 онд тэсэд очиж байлаа. Хийм цэвэрлэгэнд эндүүчин байлаа. 2001 онд дахин очиод Вьетнам шүлний мэрэгчлэн болох шахаж дээ гэсэн байна. Германд хагас цагийн гэрээ хийгээд тэрэн 4-өөс 6 цаг илүү цагаар 10 хүртэл цаг ажиллахаар цагийн нэмэгдэл нь илүү ордгоо гэсэн байна. Солонгосын элчингийн суглааг нь маш судалгаа юм уу те маш нарийн явагддаг. Эхнэр нөхөр хоёр барахтай бол гэрээгээр явдаггүй. Учир нь хоримтлоосон мөнгөний 70-80% нь Монгол руу явдаг. Ганц бие хүний цалингийн 40-60% нь Солонгостой эдийн засгийн хэрэглэлтэнд ордог гэсэн байна. Энэ бас их нарийн зүйлээ те. Тэгэхээр ямар ч юм миний хувьд тантай ярилцаад ингээ үзэхэд нэлээд бас юм үлдэж байгаа зүйл гэхээр манай сонсогчдын хувьд гэсэн ингээд өөрсдөө юу чаддаг гэх те. Таны хувьд ингээ ажиллаж байгаа ойдл хийдэг гэсэн гэдэг. Тэгэхээр чи ажилд ороход их тус болсон байна, нэмэр болсон байна. Дээр нь сэтгүүлч мэрэгчлэхээр тэнд байхдаа тэмдэглэл хөтлөөд ном гарахад бас их нөлөөлсөн юм байна. Уг нь бол ном одоо жишээ нь ямархуу зүйлээр гарах уу ингээд цаашаа их ярилцмаар байгаа бол цаг маань бас хэтрээ явсан. Тэгээд би бодсоохгүй би тэгээд баг 20 настайдаа тий одоо цагаан алганы дэрэгдэх 2 жилийн тий аяллаа сургууль төгсөөгүй байсан бол би тэнд явж байгаад аялалчин хийж чадахгүй тий. Тэр хизээч хүний сурсан эрдэм хизээ нэгэн цагт хэрэг болдго юм байна гэдгийг би айгүй ойлгосон. Одоо гэрээ маш сайхан цэвэрлээ сурцсан айгүй цэмбгэр охтууд байдаг шүү дээ тий. Тэгвэл тэнд одоо Солонгост очиод бужигнуулна шүү дээ тий. Айгүй урдан цэвэрлээ. Тэгэхээр ерөөсөө ажлыг бол энэ муухай гэхгүй ерөөсөө юу ч хийсэн тэр нь тусалдаг юм байна. Тэгсэн чинь сонин ямар ч нэг ажлын дөрвөн хүмүүс байдаг шүү дээ. Нэг хүн заагаад хачин сурдгуу ч юм уу те. Нэг юм жоох авиасгүй ч юм уу. Тийм хүмүүс байдаг. Тэгэхээр ерөөсөө ямар ч ажлыг сайн сурвал тэр нэг хизээ нэгэн цагт хэрэг болдго юм байна л гэж бодсон. За тэгэхээр нэвтрүүлгийн менторууд өндөрлөлийн урилгын хүлээж авч маш сонирхолтой яриа өгсөн танд маш их баярлалаа. За тэгээ удахгүй та бүхэнтэйгээ Солонгон орны нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За түр баяртай. За баярлалаа. Насабацсан сонсогчдоо Германы нийслэл Берлинээс холбогдож байна. За яг одоо бол Бранденбургийн хайрлагын сүлдэрт сууж байна да. За сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Парисаас ирж байна. Парист яг одоо бороо орж байна. Дэлхийн монголчууд нэвтрүүлэг. Дэлхийн өнцөг болон бүт байгаа монголчуудтайгаа холбогдсон ярилцж байна. Хөтлөгч Чимбат Чанца. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3